Яасан сайхан газар байсан юм бэ гэж бодож байгаа. Юуг илүү үзэж байгаа тэрнээс ч хамаарах байх гэж бодож байна. Хин өөрийнхөө төлөө юм бэ? Хин одоо цаашдын одоо карьерээ үүсгэх юм бэ гэхлээр хүн та өөрөө шүү. Тийм болохоор өөрийнхөө төлөө дайчин байгаарай. Би энийг хийж чадахгүй штэ, би энийг мэдхгүй штэ гэдэг харуулт ерөөсөө лагид байдаггүй. Яаж хийж байгаад өөрөө очрыг нь олоод тэгээд хийцэн байдаг. Тэгж их орлого олж бага зардалтай аюулгүй газар амьдрахыг эрмэлзэж байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй би Калифорни компанид ажиллаад Калифорниад өндөр цалин өгөнгүүт би виртуал ажиллаж болж байгаа бол Орландод ч юм уу, Тампад ч юм уу, Флоридад их мэтчлэн одоо бага зардал өсөлттэй газруудад амьдрах нь надад ашигтай болох гэдэг шүү дээ. Бол бодлоо ярьдаггүй те. Тэгэхээр бидний ажлын үр дүн гэдгээр тоонууд харуулж байгаа гэж би бодож байгаа. Saint Leo University-д одоо 50% тэтгэлэгтэйгээр суралцж төгссөн байгаа. Even though consulting firm нь Winter Immigration Annex буюу цагаачлалын консалтингийн фирмүүдийн нэгдсэн холбооны одоо холбоог эзэмшиж ажилладаг. Хан шатны ажлуудыг хийх үр олтоор ажилд орж ирсэн. Би паркийн хамт төгсөж манай анги охин байгаа. Тэгээд өнөөдөр крэл ланч нь болж байгаа болохоор ороод ирлээ. Тэгээд бүгдэнд нь баяр хүргэе, лавгада баяр хүргэе гэдэг. Баярлалаа. Гэсээ гараагаа ихлүүлсэн гэдэг амжилттай яваад юм тэгэхээр тэгээд айгүй гоё ажил хийж хамгийн гол нь эзэн яг ингээд хүн болгонд толгомддог хүмүүс яг яаж наашаа ирэхээ мэдэхгүй, ирээд бас яхаа мэдэхгүй ингээд баахан нэг хөлгаараа олохгүй байж байгаа хүмүүс байгаа тийм. Тэгээд өөрөө ч бас би одоо сургуулаа төгсөөл яг эндээ карьер эхлүүлж би хөлгаараа хайгаад явж байна. 5,000 имэйл гэдээ гараад ирсэн. Тэгээд би богино хугацаанд бас маш олон хүмүүстэй харилцаад 5,000 имэйл бичсэн байсан байлаа. Хүмүүс материалуудын цуглуулсны дараа 1-2 өдөр шин дотор одоо шуурхай үйлчлэгээ үзүүлдэг гэдэг юм уу те. Кейсүүд 100% approval rateтэй явж байгаа. Ямар ч одоо reject буюу татгалтай хариу авсан кейс одоо орол байхгүй. Хугацаанд би нийт одоо $51,495 тэтгэлгийг авчиж чадсан байгаа. Үүнээс гадна та нар маань одоо яаж Америк явах юм бэ? Ямар боломжууд байгаа юм бэ? Тал дээр сонирхож магадгүй. Хин нэг надад одоо за энэ кейсийг ревю хийгээд өгөх юм бол би хэдхэн цагийн дотор за энэ материалууд нэрсэн юм байна, ирээгүй юм байна. Хаанаас одоо юу авах хэрэгтэй гэж үгүй юм уу те. Тэр ревюийг нь хийж чадах хэмжээний болсон. Онлайнаар ажилладаг учраас лавд улам солонгосоор ажиллаж байгаа бол биш шүү. Энэ онлайнаар хаанаас ч ажиллах одоо тэр чадварыг эзэмшсэн учраас онлайнаар яг ажлынхаа байрыг алдахгүйгээр харин эсрэгээрээ дараагийнхаа төвшин, дараагийнхаа позишн дээр очиод ажиллах боломжийг компаниас олгосон байгаа гэсэн үг. Career launch хийж байгаад нь маш их баяртай байна. Тэгээд хийж бүтээсэн богино хугацаач гэсэн хийж бүтээсэн зүйл нь бол маш амжилттай явж байгаа залуу байгаа. Тэгээд бахархаж гин, тэгээд тусдаас тэгэл асуудал бол хурдан ингээд шийдвэр. Юунд ч ингээд өөрөө мэдгүйч байсан. Би энийг өөрөө л судлаад олоод мэдчихье. Би энийг өөрөө л ингээд судалж мэдэх ёстой гэдэг тийм нэг зарчимч байдал бас байдаг. Хэлмэн гэдэг хүнээс за баяр хүргэе, асуулт байна. За Америк явахдаа F1 виза хэрхэн авч байсан түүх туршлага ярьж болох уу гэсэн байна. Би бол мастер сурж ирсэн Америкт. Тэгээд 1 жилийн хуулийн магистр саяхан төгссөн. Тэгээд ер нь бол Америкийн визэнд ороход бол бэлтгэл маш чухал. Тэгээд сая нөгөө нэг сургуулиас тэтгэлэг аваад тэр сургуулиас урилга автсан байхад бол тэгээд өөрийнхөө нөгөө санхүүгийн баталгаагаа харуулхад бол визэнд ороход бол гайгүй гэж би хэлнэ. Гол нь юмнуудаа сайн бүрдүүлээд цагаад аваа. Тэгээд ярилцлагандаа асуух ёстой нэг асуултууд байдаг. Тэрэндээ ингэж бэлдээд ороход бол гэр бүлийн хамт бол виз гарахад бол гайгүй бол надад бол тийг санагдчихсэн. Гол нь бол бэлтгэл. Тэгээд явах гэж байгаа тэр сургууль нь Америкт бас гайгүй ранктай байвал тэгээд итгэлтэй байвал тэгээд бизнес гарна гэж бодож байна. Амжилт хүсье. Олох гэхээр хаанаас хамгийн амархан байдлаар ч юм уу те товч төөрөхгүйгээр дайггүй сайн accredited те сургуулийг олох вэ гэдэг асуултуудыг нэлээд асуудаг л та. Тэрэн дээр товчхон зөвлөгөө өгөх боломжтой. За хамгийн гол нь эхлээд та бүхэн маань Америкч нь өөрөө дахиад дотроо 52 мужтай. За тэгэнгүүт муж болгон өөрийн гэсэн тусдаа улс шиг тийм хууль дүрмтэй байдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд эхлээд та аль мужууд ирж сурмаар байгаа. Тэрнээсээ шалтгаалаад сургуулиуд чинь ингээд хумигдаад эхэлнэ. Тэгэхгүй Америкийн хаан чамаагүй
гэх юм бол маш олон сургуулиудаас тэгээд хүлээн зөвшөөрдөг гадаад оюутнуудыг эмчээр хүлээн зөвшөөрдөг мужууд гэж байдаг. Бас хүлээн зөвшөөрдөггүй мужууд гэж бас байдаг байхгүй. Тэгэхээр эндээсээ эхлээд хэрвээ яг таны мэдхээр ажиллах боломжууд хэд байдаг вэ гэсэн асуултанд хариулт өгнө. Юунд зорж байгаа гэдгийг чинь ингээ мэдээд ирэх юм бол Америкт байгаа 180 хэдэн визний төрлүүд байгаа байхгүй. Тэгэхээр тэр дотроос за окей би ерөөсөө ажиллах нь надад чухал юм а ч юм уу те. За окей би ерөөсөө мастер хамгаалах чухал юм уу гэдэг. Америкт одоо ингээд гэр бүлээрээ ажиллах визэнд орохын тулд заавал англи хэлтэй байх ёстой юу? Тэр талаар нэг хариулаад өгөөч. Яг ямар виз мэдүүлж байгаагаасаа шууд хамааралтай гэсэн үг. Жишээ нь одоо Америкийн нэгдсэн улсын ашиг сонирхлыг төрүүлж байгаа бол насны хязгаар юм уу? Англи хэлний төвшингийн шаардахгүй ч гэдэг юм. Ингээд тухайн бизнесээ болно гэсэн үг байхгүй. За мэдээж ирсний дараа бол мэдээж хэл сайтай левел илүү сайн амьдрна гэсэн үг шүү. Солонгост гэр бүлээрээ амьдардаг, цаашдаа гэр бүлээрээ Америк гарах хүсэлтэй байна гэсэн байна. Яг Монголоос ч юм уу те Солонгосоос ч юм уу анхудаа Америкийн нэгдсэн улс руу аялын визээр ирэх гэж байгаа хүмүүстэй зориулаад аялын визний тусдаа одоо төлөвлөгөө аялын төлөвлөгөө гаргах, за бизнес элчингийнхаа ярилцлаганд хийгэн орох уу гэдэг заавар зөвлөгөөг өгч бас ийм тусдаа сервисийг үзүүлдэг учраас Америк аяллаар явнаа. За тэгээ очиод танахаар ингээд визнийхаа төрлийг өөрчлүүлнэ шүү гэдэг одоо шинээс зөвлөгөө аваад ямар бичвэр бүрдүүлэх гэж юм те. Тэр бүх мэдээлэл авангуудаа 90 хоногтаа гялс бичвэр бүрдүүлээд 5 хоногийн дотор одоо бүрчлэн үйлчлэгийн хариу аваад зөвшөөрөл авсан тохиолдолтой. Саяхан одоо нэг өдөр саяхан хариугаа авсан. Тэгэхээр ажиллах хэрэгтэй визтэй байсны дараа та ажиллах шүдний имлэгээ хайж олоод явна гэсэн. Түүнээс биш яг шүдний имлэг дээрээ зориулаад төвлөрөөд одоо юу гэдэг те dental assistant-ийн шалгалтаа өгөөд тэндээ ингээд ажиллана гэсэн юу байх юм бол яг тэгж шууд ойлгож болохгүй. Хэрвээ чамааг ямар нэгэн шүдний имлэг спонсорлоод чамд ажиллах эрхтэй Америкийн нэгдсэн улсад байнгын оршин суух ажиллах эрхтэй тийм визэнд аплайдах боломжтой гэсэн тохиолдолд тухайн имлэг дээр таны одоо юу ч ажиллах хэрэг чинь гарч ирнэ. Ерөөсөө банк санхүүгийн талын мэрэгчлээ, нөхлөн бодох бүртгэл талын мэрэгчлээ хүн явах тийм боломж байдаг уу? Ажлын оронтой ч гэдэг юм уу те? Тийм юм байдаг болов уу? Манай мэрэгчлэлтэнүүдийн бүх профайл тэн дээр байгаа. Бүгдээрээ бүх солиушн чинь гаргаад мэдээллийг нь өгөх чадвартай байгаа. Хастай одоо шинэ одоо нөгөө уламжлалыг бид нар бий болгож байгаа гэж ойлгож болно. бид нар бас аюу чимээгүй ажилладаг байгаа шүү гэдэг. Одоо жоохон чимээтэй болох хэрэгтэй байгаа шүү гэдэг. Тэгээд ийм гоё байгууллага байгаад нь баярлалаа. Ирээдүйд бүгдээ яаж хамтарч ажиллах болохоор бизнесүүдгээд хавгаатай бидээр ярьсан байгаа. Тэгээд тэр ийм байгууллага байгаад нь бас маш их баярлалаа. Амжилт хүсье.